Өнөөдөр Дундгой аймгийн төв дээр ингээд сайхан уралдаан болж байна. За тэрэн дээрээс Наран ойрхон гэдэг энэ сайхан нэртэй юм арга хэмжээ болж байна. Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрөлсөх өөрийн биеэр ирж за энэ өдрийг бас Монгол тэмээний өдөр болгоё гэсэн ийм одоо шийдвэрийг гаргаж байна. За ингээд жил болгон уламжлал болгон Монгол улсын ерөнхийлөгчийн ивэл дор ингээд тэмээтэй олон тэмээтэй аймагуудаар ингээд энэ баяр маань ингээд үргэлжлээд явна. За тэгээд энэ эх одоо 2 сарын 6, 7, 8-нд Өмнөгов аймагт уламжлалт Түмэн тэмээний баяр маань болно. Тэгээ энэ жил бол Монгол тэмээн сүргийн тоо 500 мянга давсан. Тэртээ одоо 2002 онд бол 250 мянга байсан тэмээ 2 дахин 500 мянга болсондоо нийт Монголынхаа тэмээчдэд говь нутгийнхаа одоо эрэлхийг ард түмэндээ баяр хүргэе. Улам сайхан цаашдаа тэмээн сүргийн өсгөж тэмээгээрээ гойж, тэмээгээ уралдуулж, тэмээгээрээ одоо аялал жуулчлалыг татаж амьдрал ах уйдаа одоо сайн сайхан дэвшил гаргахыг хүсэн ирэж байна.